За та бүхний амрыг ирмэнчлээ. Бидний урилгаар хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн ажилтан та бүхэнд бидний мэдээг хүлээж сууж байгаа Монголын ард түмний нэрийн өмнөөс энэ мэдээллийг шимтэн хүлээж байгаа тэрийг хүсэж байгаа хүмүүсийн нэрийн өмнөөс энд ирсэн сэтгүүлч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр офшор бүсүүд офшор данстай улс төрчид би тухайлан хэлье. Улс төрчдийг Монгол улсын төр засгаар шалгуулж хариуцлага тооцоолж эцэсний шийдвэрлэх ард түмний онц зөвлөлийн анхны хэвлэлийн бахварлыг хийж байгаадаа баяртай байна. За биднээс 11-р сарын 18-нд анхны нээлттэй зөвлөгөөнөө хийсэн. За энэ зөвлөгөөнөөр бол биднийг дэмжиж байгаа энэ офшор асуудалд үнэхээр сэтгэл зүрхнээсээ эмзэглэж байгаа Монгол иргэд цуглаж нэгдсэн зохион байгуулалтанд орж байнгын хуралдаантай чуулганаа байгуулж чуулганаас удирдах зөвлөлөө байгуулж миний биеийг ерөнхий зохицуулагчаар сонгосон юм аа. За энэ хурал дээр биднээс офшорын тухай маш их хэлсэн. Офшорыг үл амзааран өдий хүртэл явсныг тунгааж ярьсан. Офшороос 1000 дахин бага гэмт хэрэгүүдийг бол тухайлж авч онцолж Монголын ард түмний өмнө асуудлыг шийдэж байгаа юм шиг царайлан жүжиглсэн он жилүүдийн тухай ярьсан. Офшор мартагдсаар, офшор энэ тэнд нэг хэвлэлийн мэдэн дээр цогц төдий дурдагцаар. Офшор зүгээр л нэг бие биендээ мэдэмхийрдэг ярианы нэг жижигхэн ярианы сэдв болсоор олон жилийг ардаа хийснийг тунгааж ярилцсан юм аа. Офшор бол манай гажуудлын энэ 27 жилийн гажуудлын хорт хавдрын үндэс гэж бид үзсэн. Хаан нь хулгай хийхэд харц нь хулгай хийх бол наад захын асуудал. Ингээл хууль болж байгаа юм. Ингээл хуулийг эх орноороо уландаа дэвсэж байгаа юм. Үлгэр жишээ байх ёстой хаадууд нь хулгай хийгээд өглөөгөр ихлээр энэ шин түүх эхлэхдээ босгон дээр хулгай хийгээд ирснээс болж миний эх орон, та бидний эх орон эмгэнэлтэй байдалд хүрч байгаа юм. Энэ бичгийг та бүхэн тунгаагаад үзээрэй. Офшор гэдэг зүйл бол Монгол ардын үгэнд байдаг чонны тухай үлгэртэй маш адилхан. Бурхан чононд 1000-аас 1-ийг хүртээрэй гэсэн чон буруу дуусан болоод 1000-аас 1-ийг үлдээдэг. Жил болгоны улсын төсвөөс 1000-аас 1-ийг үлдээж тэр үлдсэн нэгэн дээр нь бид булаасалдаж 27 жилиг өнгөрөөлөө. 999-ийн хаадууд офшор данстай улс төрчид 999-ийн харийн дансанд хураасан. Бидний энэ бодлоонтой, хэрүүлтэй, нүдэндээ цоггүй, галгүй, ирээдүйтэй итгэлгүй амьдралын эх орноороо цөхрөн амьдралын гөлийж мэлтийсэн амьдралын үндэс нь энд байгаамаа. Офшорт байгаа. Ийм учраас офшор данстай улс төрчдийг Монголд төр байгаа юм бол шалгаж, хянаж асуудлыг нэг үржлэн гаргаж хариуцлага тооцож ард түмний өмнө эцэсний шийдэх ёстой. Ийм байгууллага сарвал ухаантай агуу их ард түмний өөрсдийн аяндаа гарах шаардлагаар байгуулагдлаа. Ингээд та бүхэнд албан ёсны хурлынхаа баримтчдыг дараалан уншиж өгье. Анхдугаар зөвлөгөөний урайлга.
Энэ Монголын улс төрдөл болж байгаа зүйл учраас би улс төрийн намуудын шударга гишүүдийг уриалмаар байна. Монгол Ардын хувьсгал намын шударга гишүүдээ. Монгол Ардын намын шударга гишүүдээ. Ардчилсан намын шударга гишүүдээ. Монголын ардчилсан холбооны партизануудаа. Бүх улс төрийн нам хөдөлгөөний шударга гишүүдээ. Монгол төмний ирээдүйн хувь тавиланд сэтгэл зовниж буй нийт иргэд залуусаа. Ард түмэн та бидний итгэж сонгосон Монголын төр засгаар офшор данстай, офшорт нэр холбогдсон улс төрчдийг шалгуулах шударга үйлсийн дор эвлэлдэн нэгдэцгээе. Тэд нам үл харгалзан өгсөн хувилдаг юм бол бид үзэл бодол үл харгалзан эвлэлдэн нийтээрээ нэгдэцгээе гэдэг уриалгыг гаргалаа. Үүн дээр хааныхаа нэгэн үгийг цохож хэлье. Яллах хэрэгтэй бол анд нөхрөөч ялал. Шагнах учиртай бол атаатай снаач шагна. Энэ миний үг биш. Энэ ард түмний онц зөвлийн үг биш. Энэ бидний бурхан шиг тахиж яадаг Чингис хааны минь айлдсан үг үлээ. Эх орон энхрийн үрсийн хувь тавилангаас үнэтэй зүйл үгүй. Офшор данстай улс төрчдийг шалгуулах ард түмний онц төр зөвлөл. 2017 оны 1-р сарын 18 Улаанбаатарт. Яг энэ уриалгыг энэ микрофон дээр уншиж байгаадаа маш их таатай байна. Ард түмэн сонсож байгаа гэж найдаж байна. Дараагийн албан бичиг мэдэгдэл. Дээгүүр нам үл харгалзан өгсөн хувилдаг юм бол доогуур үзэл бодол үл харгалзан эвлэлдэн нэгдэх болно. Мэдэгдэл. Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэг дорж Монгол улсын их хурлын дарга М. Энхбald Монгол улсын ерөнхий сайд Ж. Эрдэнэбат нарт олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас дэлхийд даяар дэлгэн тавьсан мэдээлэлээр Монголын төр, Монголын ард түмэнд шууд хамаарагдах улсын төсөв төвлөрөх ёстой байсан асар их хэмжээний мөнгийг манай нэр бүхий улс төрчид харь орнуудын офшор бүсийн дансанд хөрвүүлсэн байгаа нь илэрхий болсон. Гадаад орнуудын төр засаг офшор бүсэд данстай улс төрчдийнхээ асуудлыг хэрхэн шийдэж хариуцлага тооцож байгаа нь нийтэд илэрхий болж олон улсын хэмжээнд бусад орнууд илэрхий болж Монголын ард түмэн олон нийтийн дэлхийн мэдээллийн хэрэгслээр тогтмол хүлээн авч байгаа. Монгол улсын төр нэгэнт илэрхий болсон энэхүү ноцтой асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд авч үзэж хуулийн хариуцлага тооцох талаар одоо болтол ямар нэг арга хэмжээ авсангүй. Эрв төр засаг энэхүү хууль бус явдалтай эвлэрч офшор бүсэд данстай улс төрчдийг хайцаалан хамгаалж хариуцлага тооцохгүй хэвээр байх аваас бид олон улсын эрүүгийн хэргийн шүүх олон улсын холбогдох бусад байгууллагад хандаж шийдвэрлэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Дахин хэлье, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ийм улсынхаа тусгаар тогтнол хуульд шударга ёсыг эрхэмлэн дээдлэх ёстой Монгол төр засгаар офшор бүсэд данстай улс төрчдийг шалгуулж хариуцлага тооцоолох улсын төсөвт төвлөрөх ёстой байсан офшор бүсэд байгаа асар их мөнгийг эх орондоо эгүүлэн авчрах зорилготой ард түмний онц төр зөвлөл иргэдийн санаачлагаар байгуулагдсныг мэдэгдэж байна. Бид энэ үйлсэд ард түмний уриаланд тэмцлийг тууштай өрнүүлж эцэслэн шийдвэрлэх болно. Офшор данстай улс төрчдийг шалгуулах ард түмний онц төр зөвлөлийн анхдугаар хуралдааны төлөөлөгчид 2017 оны 1-р сарын 20-ны өдөр Улаанбаатар. За дөрвөчийн 2 баримтчиг болвол сошиал ертөнцөөр биднээс
болцооны хэрээр ард түмэндээ хүргэх гэж оролцсон одоо өнөөдрийн манай байгууллагын зүгээс гаргаж байгаа шаардах бичгийг энэ шинэ мэдээ анхлан сонирдуулъя. Монгол улсын ерөнхийлөгч үнд элбэг офшор данстай хамааралтай улс төрчлийг шалгуулах тухай. Монголчууд бид улс төр нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих энэ хугацаанд их үйлсийг бүтээж олон зүйлээр алдлаа. Монгол хүн амьдрахын тулд янз бүрийн санаа сэтэж баялаг бүтээх гэж зүтгэж байна. Гэвч өвгдөөцсөн үлдээсэн байгалийн баялаг төвсөв төвлөрөх ёстой байсан ард түмний хөрөнгө мөнгийг сонгуул бүрээр аз жаргал алт мөнгө агуу сайхан бүхнийг ард түмэндээ амлаж сонгогдсон төрийн өндөр синтез заларсан улс төрч хэмээгдэх зарим этгээдүүд хуулз мэт шимэн сорж хомслон хулгайлж хуульд нь завшсаар харь орны офшор бүсдэх дансандаа доллар, паунд, евро болгон хувирган нуусан байна. Монгол улс гадаад өрийн дарамтанд орж эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж эхлэж байгаа энэ үед үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл байдалд хяналт тавьж үйл ажиллагаандаа хуулийг дээдлэн улс үндэстнийхээ язгуур эрх ашиг эрхэмлэн хамгаалах үүрэгтэй үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд шүүх болон хууль сахиулах байгууллагад чиглэл өгөх, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах, өргөсөн тангарагт үүргээ биелүүлэхийг эрхэм ерөнхийлөгч танаас шаардаж байна. Дахин хэлье. Эрхэм ерөнхийлөгч танаас шаардаж байна. Ерөнхий зохицуулагч Батчулуун офшор данстай улс төрчдийг шалгуулах ард түмний онц төр зөвлөл 2017 оны 1-р сарын 21-ний өдөр Улаанбаатар бол. За ингээд та бүхэнд ард түмний онц зөвлөлийн за хэн хэнийг хаан шалгуулах нь Монгол төрийн хэрэг. Офшор данстай бүсийг мөнх баясгаланч байдаг юм уу? Эсвэл нөгөө хоёр эмэгтэй байгаа шүү дээ. Тэр улсууд шалгуулна гэдэг бол онлын хувьд ч практиктээр бүр утгагүй зүйл. Тэрнийг шалгах нь Монгол төрийн хэрэг. Тийм, Монгол төрөөр шалгуулах. Тийм, Монгол төртөө энэ талаар. Тэгээд таны асуултанд дэлгэрэнгүй хариулъя. Бид дараагийнхаа тулгын шаардах бичиг ерөнхийлөгчдөө шаардлага өгсөн. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэр хэмжээ хуулийн эрх зүйг бол бид мэдэх учраас одоо улсын их хурд тулгын шаардлагатай байна. Улсын их хурлын тулгын шаардлага бичгийн агуулга нь Эрдэнэтийн 49-ийг нээлттэй хилцүүлэг хийсэн шиг. Тухайлбал Худалдаа хөгжлийн банкны орхныг суулгаж агаад Монгол улсын төр нээлттэй хилцүүлэг хийлгсэн шиг энэ офшор данстай улсуудыг суулгаж агаад ард түмний өмнө Монгол улсын төр нээлттэй хилцүүлэг хийлгэнэ. 6 дугаар сарын 29-ний итгэлийг өөрлөж үүнийг шаардна. 2016 оны 6 дугаар сарын 29-нд биднээс агуу их итгэлийн өдөр байсан. 3 сая ард түмний. Ингээд энэ төр эмхлэгдэн байгуулагдсан. Энэ төрийн эзэд нь та бид мөн үү? Эсвэл энэ төрийн эзэд нь офшорт асар их мөнгөтэй улс төрийн өндөр эрх мэдэлтэй тэр улсууд уу гэдгийг бид одоо тухайлан таниулах болно. Улсын их хурлд дараагийн тулгын шаардах бичгийн агуулга нь хэрвээ Санжийн баярыг, баяр цогтыг, Сүү Батулдыг
Дэлгэр сайхныг, Сандуужавыг, Эрдэнэтийн ганц зөргийг сонин сонсгож байгаа биз? Гэх мэтлэн 49 байна уу 50 орчим хүнийг яг тэр орхины адил суулгаад одоо хүмүүс орхонд нь гэж ярьдаг болсон байлаа. Орхондохыг шаардж байна. Ард түмний нүдэн дээр. Тэд босч ирээд өөрсдийнхөө тухай эхний тайлбараа тавина. Тэрний дараа улсын их хурл дээрээс тэр тайлбарлыг нээлттэй хэлцүүлгийн баримтыг үндэслэн ажлын хэсэг байгуулагдана. Тэр ажлын хэсгийн дор Монгол улсын мэргэжлийн тагнуулын байгууллагаас 100 гаруй жилийн түүхтэй Монгол улсын мэргэжлийн цагдаагийн байгууллагаас авилгатай тэмцэх газраас гайдын байгууллагаас татврын байгууллагаас мэргэжлийн хяналтын байгууллагаас мөн энэ чиглэлийн банк санхүүгийн өндөр мэргэжилтнүүдээс ард түмний төлөөлөөс ард түмний онц зөвлөлийн төлөөлөөс хамтарсан мөрдийн шалгах байгууллагыг шаардна. Энийг шаардаад хамгийн сүүлд ахаад улсын их хурлаас нээлттэй хэлцүүлэг хийж хуулийн дагуу арга хэмжээ авна. Дэлхий ингэж байна. Дэлхий манайх хөхөөлөн дэмжиж байна. Манайх гадаадын асар амьдралын төлөвшсөн сайхан Европын тансаг орнууд дипломат ажиллаар хөхөөлөн шагнаж байна. Хулгай хийсний төлөө ард түмнөө туйлдтал хулгай хийсний төлөө баяр хүргэн дахин амжилттай хулгай хийгээч хэмээн өндөр албан тушаалаар хөхөөлөн шагнаж байна. Энэ хүмүүсийн хүүхдүүд нь аав ээжийнхэн хулгай хийсэн мөнгөөр дэлхийн нэр хүнд бүхий сургуулиуд суралцмар болж байна. Эд төгсж ирээд уламжлалт өөрсдийнхээ байр суурийг залгамжлах та бидний үр хүүхдүүдийг захин боолчлох тэр тогтолцоог таслахын тулд манайх байгуулагдсан. Бидний үр хүүхдүүд өөрсдийнхөө газар нутаг дээр алхаж явах хэдиж нутгийнхаа эзэн нь байх уу, бод байх уу гэдэг торгон элмэг дээр энэ тогтолцоог таслахгүй бол энэ нь цаашаа үсгэрхийлээд аймгийн засаг дарга, яамны сайд, дүүргийн засаг дарга нар энэ хорт хавдар нь бусад эрхтэн рүүгээ үсэрхийлдэг шиг үсэрхийлээд өнөөдөр сонгуулиар хамгийн сайхныг ярьж сонгуулийн дараа эрхийн мандатаа авнангууд шанаагаан дулаад микрофон эрх хүртэл юу боддгоо гэхлээр яаж сүү ботлогчиг баяжх вэ гэж боддог. Та бүхнийг эрэнгүүд эх орны тухай ярьж өгдөг. Болор цом дээр шүлэг уншиж байгаа юм шиг ярьдаг. Тэгээд таануусыг яваад өгсний дараа яаж Санжин баяр шиг 7 хаус зарах вэ? Яаж баяр цогц шиг долларын саятан болох уу? Долларын тэрбумтан болох уу гэж. Өнөөдөр нийгмийн үнэлэмж юм боллоо. Бидний итгэл сонгодог сонгуулийн шатлбар дараах сонгодог төрийн итгэлийн суудлууд дээр нийгмийн үнэлэмж ийм боллоо. Монгол улсын нэр хүндтэй жүжиглэх ур чадвараараа тэднүүсийг гүйцэх юм байлаа. Драмын жүжигчид, кино жүжигчнэр баг толгоогоо шигсэлж байгаа. Би энэ хүн шиг жүжиглэж чадахгүй л үгүй болов ш. Ийм байдал төрдөө. Өөр асуулт байна уу? За мөн манай ажиллагааг эхэлснээс улсын их хурл дээр Монголын төр үүмж эхэлсэн. Одоо нэг эгзэгтэй би тохон хэлээ. Нэг эгзэгтэй цаг мөч болж байна. Их хурлын гишүүдийг шударга их хурлын гишүүдийг урайлан дуудмаар байна. Анхааралтай байгаарай. Офшорчдыг хамгаалах урдчилсан хуулиудад нэмэлт өөрчлөлт хийгээд эхэлсэн. Төрийн албаны хууль, ашиг сонирхлын хуулиудад нэмэлт өөрчлөлт хийгээд эхэлсэн. Офшор байгаа дансаа ойрын хүндээ хийхийг
хуулиар зөвшөөрөх оролдлогоо тэгээд эхэлсэн. Ард түмэн нэгдэж байна. Ард түмэн маш их дэмжиж байна. Энэ нэгдэл дээр бид юу ч биш болно гэдгээ мэдж байна. Ард түмэн тархаа бутархаа байхдаа шавж шиг ядуу байдаг. Ард түмэн нэгдсэн яг тэр чигт дарга нар шавж болдгийг. Ард түмэн та өдөр ийм тархаа бутархаа байхад дарга нар арслан байдгийг. Одоо арслан байсан улсууд агшаад эхэллээ. 17 тэрбум доллар офшорт байгаа бол 1.5 тэрбум доллараар өнгөрсөн жил юу хийлээ? Ямар их замуудыг тавилаа? Ямар их бүтээн байгуулалтууд хийлээ? Эдийн засгаа сэргээхийн тулд ямар олон компанид зээл өгвөө? 800 орчим компани зээл өгсөн. Бас дундуур нь чамбдсан байх. Офшордогоо багасгах зөөсөн байх. 1.5 тэрбум доллараар. Тэгвэл 17 тэрбум доллар. Хятад улсаас 6 тэрбум, 4 тэрбум доллар зээлэхгээ чичрээд далаа дамаан хараагаа зүхээд одоо тэгээд Хятад улс яасан? Тажикстанд яг ингэж зээл өгч жагаад саяхан газар нутгийг авах болсон. Хятад улсын буруу биш шүү дээ. Мөнгө өгсөн үнэн авах ёстой. Тэгээд өөрөө төлж дийлэхээ болонгууд газар нутгаасаа таслан өгөхөд танк болон байлдааны машинууд оруулаад хилийн шугамаа татчихыг та бид харсан. Халтар царайтаар таньдаг болсон Венесуэл улс өнөөдөр үжигсэнд нэг арлаа өгч байна. Бид тэгээд Хятад улсаас 4-6 тэрбум доллар авчаад офшор руу зөөдөг тогтолцоотой Монгол улс дараа нь энэ өрийг төлөх үү? Эх орныхаа газар нутгаас эмтлэн өгж эхэлнэ. Энэ нь алстаа спорт болно. Өндөр мэдлэгнүүд тэр зардаг юм бол би зарна, тэр зардаг юм бол би зарна, тэр зардаг юм бол би зарна. Ингээд эх орн маань эмтэрсээр өвдгөө эвхээд өөж суух нутаггүй болно. Энэ бол бидний ирээдүйн төгшөр. Офшор бол Монголын улс төрдөх хор тавдар. Бид энэ шаардлагыг биелүүлж чадах юм бол Монгол төрийн голомтыг цэвэрлэх боломжтой. Асуулт байна. За ингээд манай удирдах зөвлөлийн гишүүн ойрын үед улсын хурал дээр ямар төчгнээ бүжгнээ офшортнууд яаж сандарч байна? Хуулийн ард яаж гарах гэж байна? Офшорын хууль гэж байгаа юм. Офшорын хууль бол бид танаас хэлээ. Хаа нэгтээ алсын нэг харь гариг дээрх байгаль экологийн тэнцвэрт хуулийг Монголын их хурл хэлцэж ийн гэвэл ямар сонсогч байна? Инээдтэй байгаа шүү дээ. Тэгвэл офшорыг шалгасны дараа хууль оруулах ёстой. Офшор гэж юу гэдэг юм бэ гэдгийг ингэж дэлгэж үзээд офшор руу яаж хулгай хийж болдгийг мэдэж барьж үзснийхаа дараа хууль оруулах ёстой. Тэгээгүй тохиолдолд хуулийн агуулга ийм байна. Офшорт мөнгө хийсэн хүний толгойг нь авна. Энэ үгэнд бол ард түмэн хууртна. Тэгээд дараа нь ямагтар хууль эргэж үйлчилдэг юм. Хууль өчигдөрлөө үйлчлэхгүй. Ямар ч хууль уржигдөрлөө нодлон жилөө үйлчлэхгүй. Энэний ард нөгөө 17 тэрбумтай офшортонгууд хамгаалагдаж үлдэнэ. Харин маргааш офшор руу мөнгө хулгай хийх хүн бол энэ хуулиар шийдэгдэнэ. Ингэж өөрсдөө хамгаалах арга хэрэгсэл хайж байна. Нөгөө нэг нь Монгол орн өөрөө офшор арал юм байна л да. Тэгээд хойд урд төрш тэгээд энэ дэлхийд байгуулагдсан офшор бүсийг Монгол орн бол гадаадаас мөнгө хайх шаардлагагүй. Асар их одоо мөнгөний өөрийнхөө эх орон дээр үүсвэртэй офшортой юм чинь ийм болно. Тэгэхээр ийм гоё болно гэд нөгөө шилний цаанаас чихэр долоолгоно ард түмэндээ. Нөгөө юу оюу толгойг нэг гоё тийм реклам явдаг байсан шүү дээ. Ингээд газрын хэвлээд нэг баялаг байгаа юм шиг. Одоо гарахаа болцсон. Ард түмнээс байгаа тэр нэг үзүүлэхэ болцсон. Яг тэр шиг ийм юм гаргаж байгаа. За одоо ард түмэн тэргүй их мөнгө олгож байгаа юм чинь энэ баяр цогтыг болий. Баярыг болий гэд ийм л агуулгаар офшорчд биднээс рүү дайрна. За ингээд энэ чиглэлээр манай удирдах зөвлөлийн гишүүн яг өнөөдөр парламентод яг энэ экзэгтэй цаг мөчид юу болж байгаа талаар
манай аудит зөвлөлийн гишүүн Наран гэрэл зарим зүйлийг ярих болно. За өнөөдрийн эвлэлийн бага хурлыг зарлан хуралдуулж байгаагийн шалтгаануудын нэг нь өнөөдөр улсын их хурлын чуулганаар офшорчдыг хамгаалах хуулийн төслийг дэмжиж байна. За 1 сарын 24-нд улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны хурлаар нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж 53.4% саналаар дэмжүүлсэн байна. Өнөөдөр буюу 1 сарын 26-нд маргааш улсын их хурлаар хэлэлцүүлэх гэж байна. За иймд бид нар одоо энэ эвлэлийн бага хурлыг зарлан хуралдуулж байгаагийн бас нэгэн үндсэн шалтгаан байна. За тэгээд манай офшортнуудыг шалгуулах ард түмний онц төр зөвлөлөөс нийт Монголын ард иргэдээ улсын их хурл байгаа шударга гишүүдтэй хандаж сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаж байгаамаа. Сэрэмжлүүлэг мэдээлэл. Офшортнуудыг шалгуулах ард түмний онц төр зөвлөл иргэдийн санаачлагаар байгуулагдаж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш офшорт хамааралтай улс төрчид Тэвдэн сандарч өөрсдийгөө хуулиар хуйглан хамгаалахаар улаан дайрч эхэллээ. Тэд 2017 оны 1-р сарын 24-нд улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны хурлаар нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж 53% саналаар дэмжүүлж өнөөдөр буюу 1-р сарын 26 мөн 1-р сарын 27-нд чуулганаар хэлэлцүүлэхээр яарвчилж байна. Уг хуулийн төсөлд гадаадд данс эзэмшихийг хориглох талаар заасан хуулийн төслийн агуулгыг Монголын төрд дээд албан тушаал хашиж байгаа 301 албан тушаалтанд хамруулж тэднийг ял шийтгэлээс хаацаалан хамгаалах агуулга оруулсан байна. Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэн дэмжснээр уг хуулийн төсөлд хамаарах албан тушаалт нь төрийн албанд орсноос хойш 3 сарын дотор гадаад дахь данс, эрхэлж буй хувийн аж ахуйн нэгжээ хаах, шилжүүлэх, татан буулгах агуулгыг нэмж тусгасан байна. Энэ нь офшор данстай албан тушаалтнууд улс төрчдийг хууль хяналтын байгууллагын шалгалтаас гадуур өнгөрөх, ял шийтгэлгүй өнгөрөх боломжийг олгож байгаамаа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа 1. Эрүүгийн хууль, 2. Авилгын эсрэг хууль, 3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, 4. Төрийн албаны тухай хууль, 5. Татварын хууль зэрэг хуулиудаар Монголын ард түмний төсөв төлөх ёстой байсан мөнгийг хулгайлан офшорт нуусан этгээдүүд хариуцлага тооцох бүрэн боломжтой байсаар атал Монголын хууль сахиулах байгууллагууд үүргээ биелүүлэхгүй байна. Мөн төрийн албан хаагчийн гадаадх дансыг хориглох төслийн заалтууд нь зөвхөн тухайн албан тушаалтны алба ашиг үедээ хамтран амьдарч буй эхнэр хүүхдүүдэд үйлчилж харин гадаадд буй өмнө нь хамтран амьдарч байсан эсвэл өрх тусгаарсан эхнэр хүүхдүүд болон ах トゥ нарт нь огт хамаарахгүй байх агуулгатай болсон байна. Энэ нь албан тушаалтнууд болон улс төрчид тэдний нэр дээр офшор данс нээж хууль бус хөрөнгө шилжүүлэн хуулийн хариуцлагаас мултрах боломжийг нээж өгч байна. Ийм учраас уг хуулийн төслийг боловсруулан өргөн барьж байгаа засгийн газар ерөнхий сайд Ж. Эрдэнэбат таныг уг төслөө буцаан татахыг, уг хуулийн төслийг дэмжихгүй байхыг улсын их хурл байгаа шударга гишүүдэд мөн Монголын ард түмэнд сонор сүрэмжтэй байж тэмцэхийг уриалж байна. Ард түмний онц төв зөвлөл. За асуулт байна. Асуулт байвал асууж болно. Ерөнхийдөө өнөөдрийн чуулганаар хэлцэх гэж байна. Бидний гол зорилго бол одоо их хурл байж байгаа аюур сайхан тэргүүтэй шударга гишүүд маань энэ хуулийн төслийг дэмжихгүй мөн одоо энэ хуулийг өргөн барьж байгаа засгийн газар эргүүлэн татах хаа гэж найдаж байна. 2016 оны 5 сарын 10-нд олон улсын сэтгүүлчдийн ерөн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл дэлхийд даяар мэдээлэл цацсан байгаа. Үүнд одоо Монголын офшор данснуудын мэдээлж бас ил болсон. Их Британий ерөнхий сайд Дэвид Камерон, Египтийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак, Сирийн ерөнхийлөгч Башар Асад, Аргентины ерөнхийлөгч Макри, Украины ерөнхийлөгч Порошенко, Монголоос ерөнхий сайд асан Батбол, сангийн сайд асан Баяр Цогт гэх мэт хүмүүс нь офшор данстай болох нь ил тод болсон. Жишээлбэл Баяр Цогт
одоо хятадын баячуулын дунд одоо Лёшу нэртэй явж байгаа нь бол тодорхой болсон шүү дээ. Та бүхэн мэдж байгаа. Энэ 5 сарын 10-наас хойш авилгатай тэмцэх газар нэгтэлж байна, шалгаж байна, тийм ээ. Гэж яасаар өнөөдөр одоо 7-8 сар өнгөрчөөд байхад энэ асуудал шийдэгдэг байна. Одоо ардын илч кинонд гардаг шиг үүнийг магадлыг гэж алга болсон. Усан тайсан чулуу шиг бид үүнийг одоо шалгаж хариуцлага тооцохыг Монголын төр засгаас шаардж байгаа маа. Түүнээс бид бол Монголын төрийн үүргийг авч шалгах гэж байгаа тийм ажлын хэсэг биш. Ажлын хэсэг гаргаж шалгах. Хэрвээ Монголын төр үүнийг шийдэхгүй бол бид дараагийн алхамд орно. Голландын ГАГ дахь олон улсын эрүүг иргэн шүүх, бусад олон улсын байгууллага, Америк, Английн шүүх холбогдох зохион байгуулалтуудад хандах болно. Испаяр, Америкт 7 хаус зарсан жишээлбэл 7 хаусыг өөрийнх нь үнээс 10-аас 20% хямд зарсан. Энэ бол мөнгө угаах гэмт хэрэг гэж бид харж байгаа. Жишээлбэл. Гэх мэтэр одоо энэ 49 сум бид нар хэнийг ч хаазалахгүй. Яагаад гэвэл бид нам хамааралгүй эх орно гэсэн сэтгэлтэй хүмүүсийг нэгдхийг уриалсан. Энэ бол жирийн иргэдийн санаачлагаар байгуулагдсан байгууллага. Альва нэг нь нам хамаарал хөдөлгөөнд огт хамаагүй жирийн иргэдийн санаачлагаар байгуулагдсан хараат бус байгууллага гэдгийг албан ёсоор мэдгэж байна. За олон улсын жишгээр бол одоо энэ татвараас зайлсхийсэн офшор бусад энэ нууц станц эзэмсэн нөхдүүд хариуцлага тооцох олон жишээ байдаг. За түрүүн